Хичнээн ууцныг мэдсэнгүй нэг сэрэгтэл урд нь "За сэрэггүй ах уу? Яриа хөрөө хийх хүн хайгаад байна гэсэн үү? Ярих тэнхэл байна уу?" гэсээр духан дээрээ хүндлэн голд зузаан том сорвт зэвүүн царайд маасайт линэн ойртон ирж үснээс нь зулгаан толгоог нь өргөж хідэнтэй алгадан нүрээ тулган өмхийн амаараа утан ногоо нүдэрээ нэвт шувт харан "Ингээ та юу н яасан бие сайтай хүн бэ? 5 жилийн өмнө дугуун хээнд чинь хийсэн ирнээс жолооч чинь газар дээрээ нам та зөв зүгээр мөдөж чадахгүй нэ. Нодин намын ахмадын баяраар хідэн үгэнд ордоггүй элдв юм нэхэд байдаг даварсан та мэд өгзгрүүдийг чадруулах юм өгсөн. Тантай хүртсэн бусд нь цуваад чадарсан байхад таал амьд имэлгэр их гүйсэнтэй. Хавдар судлал дулаан хүзүүний хорт хавдар гэж худал онцлуулан танд хичнээн мис засал хийлгэвдээ. Чи юу яриад байна? Миний найз хаана байна? Чи хийм надаар яах гээд байгаа юм гэж асуухад тас шанаанд нь буулган "Битгий гуцаад бай мө гөлөг минь. Насаар чинь чамаа хүссэн албан тушаалт чинь томилж хүссэн эрх ямбыг чинь идэлүүллээ. Хичнээн үгэнд орлоггүй алдаа гаргаж зөрж аргацааж өгсөн үүргийг биелүүлээгүй буруу зөрүү дутуу гүйцэтгсэн болсон бүгдийг нотлох зураг бичлэг баримтуудаа үсэх юм уу? Яагаад намайг мөрдөж мөшгөөд цээрлүүлээд байгаа юм? Энэ уурхай, бусад уурхай орд энэ нам чинь хүртэл хэний мөнгөөр босож хүүдгнэж байгааг мэддгүү гөлгүү. Чиний найз гэд байгаа гөлөг бас л үгнээс зөрөөд том дуурайд нисдэг тэрэг хөлөглөөд ихэм нэхээд байгаа. Цаг нь болохоор эзэд тооцоо бодох байлгүй. Одоо та нар шиг хөгшин их мэдээлэлтэй өгзгрүүд хэрэггүй. Устгаж залуужуулах ажил эхэлсэн гөлөг минь. Ингээд хэд хүчтэй зөхөв. Эргэн ухаан алджээ. Сэрүүн чугаа юм шиг зүүдлээд чугаа юм шиг зүүдэн дунд "Ах уу хамаа сэргээрэ мэ усуу." Хөгшин ижил хүүстэн найлан хайтан толгоог нь өргөж үсийг нийлэх ба амьсгаа өндөр хилээ гаргана. "Юу вэ? Яаж байна? Юу болоод байгаа юм бэ? Намайг явуулаач те" гэж арайхийн гуйж говшихад "Чш. Би нууцаар орж ирсэн юм. Юун сүртэй юм ганц бандаа алвэз. Таныг суллаж алуулахгүй ах хүү. Гэхдээ гайгүй царайлаг хүү охин чинь байвал ирж ав гэ дуудчихаач. Та ямар машин барьж явж чадах биш. Тэги. Миний утас хаана байна? Надад дугаарыг өгчгөө. Би дуудаж туслая." Ингээд хідэн тоо амандаа бувтан давтсаар гарч одлоо. Бас л дахин нэг сэрхэхэд нөгөө хүйтэн царайд "Лалар минь яасыг хунтдгийн бэ? Сэрээч. Үхтгүй ямар 9 голтой хүүрвэ." Ингээд гартаа нэг юм гялалзуулан ойртоход гизрөө хүүт оргин ширтхэн дугарч доош бүлээн оргин би шээжлээдэ гэж бодож амжин эргээд тасарчээ. "Юу вэ? Би охиноо хизээ дуудчихсан юм бэ? Та нар болооч. Миний охиныг аллаа штэ." Ингээд урдаас нь зүтгэн хичнээн хорсон ч ямар ч хүч тэнхээ чадал байсангүй. Эдгээр надад нөгөө тариагаа бас л хийсэн байх та. "Яанда" гэсээр охиныхоо машиныг говж дайвлан хэсэг тойрон доош харан хөвтөх охиноо өндийлэх гэж хичнээн оролдоод дийлсэнгүй. Тэдний хажуугаар өнгөрөх 10-аад том хар машиныг даган нэгэн цонх онгорхоо хар машин руу шурган харахад тал нүүр нь мэнгэ болсон хазгаа мөрийн хилтэй нөхөр "Ардчлал гэж гошгоруулаад гэдээ. Бидний камтын ажиллагаа та бүхний тус дэмжлэг мөнхөд бат оршихтий." Ингээд бүдүүн хужаатай хундаг харшуулан дарс шимхэд охин "Аав, энд юу хийж байгаа юм бэ? Явъя." Ингээд гараас нь хөтлөн авч үлдлээ.